Hello, welcome to the Happy Chase. Хичээл бүхнийг ялна. Хичээл хүн бүхнийг чадна. Заавал хичээл харуулаад бүгдээ гараа ордоо нуруугаа хичээл зүсөө. За энэ царин бүхэн сохтоо байгаа би хачээ. Харин энэ өдрөөлөө 4-6 насны хэсэг хүүхдүүд болон 6-аас 9 насны шатарчид хар цагаан судалт сэлгэн тоглолоо. Мөн төгснүүд шатрын клубт суралцдаг 10-аас дээш насны шатарчин хүүхдүүд оролцож оюунхан авьяас чадвараа уралдуулан өрсөлдсөн юм. Энэ удаагийн шатрын тэмцээнд хөдөө орон нутгаас ганцхан баг ирсэн нь төгснүүд шатрын клубын Дархан уул аймгийн салбар багийнхан бөгөөд тэд тэргүүн барьдсан олон багаас ганц ч хожигдолгүй 5 өргөт 5 ууланд нь ялж аврагын авраг гэсэн бахархам амжилтын эзлээр тодорлоо. Хожсон юм. Шууд юм урд нь. Хүү яаж хожив сая? Би хүүхдийн мат. Шууд мат тавьсан юм. За чи хэдэн жил шатар тоглож байна? 3 жил. Яа сургуулийн зурагч хийн гэдэг вэ? БСБД гэдэг 181-р сургууль. Тийм. За шатар тоглох ямар байдгийг? Гоё. Гэртээ аартаага тоглодог уу? Тоглож. Хичээлдээ бас сайн уу? Сайн. Мондог үү? Өмнө нь тэмцээнд орж ирсэн үү? Орж ирсэн. Ямар тэмцээнд орж ирсэн? Энэ тэмцээнд ороод алтан медаль авч ирсэн өөр. Нодлон уу? Тийм. Оо мондог. Артага би шатар тоглоод атстай би маглаж чадлаа. Артага би шатар тоглоод дахиад би хожчихлоо. Би Би төгснүүд шатрын клубын багш Гантолог гэдэг байгаа. Ер нь нэгэн анхан болон донд шатны хүүхдүүдэд хичээл ордог байгаа. Цэцэрлэгүүдээр. Ингээд төгснүүдэд ороод 3 дахь жилдээ болж байна. Яг энэ төгснүүдийн цэцэрлэгүүдийн дондох тэмцээн маань одоо ингээд 3 дахь жилээ болоод тэгсэн дандаа нөгөө нэг цэцэрлэгийн насны хүүхдүүд болохоор бүгдээрээ багаараа нэг баг болж ордог байгаа. Яг цэцэрлэг дээр наан нөгөө багш нар нь өөртөө тэмцээн зохиогоод тэндээсээ шалгарсан хүүхдүүдийг нэг цэцэрлэгээс 8 хүүхэд ирж байгаа. Швейцар системээр нэг 5 өрөг тоглодог байгаа. Тэгээд тэндээсээ одоо яг нөгөө дөнгөж нүүдлээ яваад анхан шатны мэдлэгөө аваад яг цаашаа нөгөө шатрын ертөнцид зөвшөө цаашаа нөгөө хөл тавих хүүхдүүд учраас тэднийг бүх хүүхдүүдэд орон хүүхднээс одоо яг 5 өрөг тоглоод дуусны дараа гацагдах гэсэн юу байхгүйгээр бүх өргөөр бүрэн тоглоод дуусдаг. Шатрын ач тоосгоор одоо ер нь бол маш олон байгаа тий. Хамгийн их эцэгчүүдээ нөгөө анхаардаг нөгөө хүүхдээ одоо яг сууж сурах гэдэг тэгдэг. Сууж сурах гэхдээ дан ганц одоо нөгөө стратегийн юу гэдгээр спорт юу шатрын спорт нь өөрөө бас нөгөө сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх юмыг олон талаас нь харж сурах. Шатар чи одоо нөгөө нэг нүүдлээс авахулаа цаашаа өчнөө олон задраад явдаг болохоор юмыг олон талаас нь харж сурах байгаа. Тэгээд бас өөрөөр эцэгчүүд нөгөө нэг юунаас одоо оцны
утасны хамааралтай их болох гээд байна гэдэг хажуугаар нь тийм бас шатарт аягүй их явуулж байгаа бас анзаараад байхад. За хэдгээр цэцэрлэг үү? 5 дугаар. За шатар тоглоод хэр удаж байгаа вэ? Шатар тоглоод хэдэн жил болж байгаа вэ? Би ээж маань жилийн хэлж өгөөгүй дээ. Би жилийн ад мэдгүй. Би шууд гэртээ ирээд тоглолцдог. За хэвээ хитэйгээ тоглолтыг. Хитэйгээ тоглолтыг. Хинтэй юу? Гэтээ Тагаа дандаа аамаа шатард амар сайн даа. Гэтээ би шууд дийлцдэг. Танаа хүү тоглож байна, охин тоглож байна. Манай охин тоглож байгаа. Хэдэн настай вэ? 6 настай 100 дугаар цэцэрлэгээс оролцож байгаа. За, хизэнээс шатар тоглолцсон. 4 настайгаас хойш л явж байгаа. 2 жил л явж байгаа. Тийм. Тэгээд За, энэ хугацаанд ямар тэмцээнд орсон? энэний өмнө сая нэг тэмцээн болсон ш саяхан нэг төгс нүүдлээс зохион байгуулсан. Тэрэнд орсон. 2 дугаар орж. За, ямар амжилт үзэж байна? Тэрийг сайн мэдсэнгээ 2 дугаар байранд орсон гэлөө. Багаараа. Танаа багийн тэмцээн л дээ ерөөдөө. За, тэгээ шатар тоглосноо танаа хүүхдэд ямар өөрчлөлт гарч байна? Ер нь яг хүүхдийг ер нь багаас нь баг болно те багийн спорт те тэгээ бас өөрөө бие даа хичээх чадвартай болох ч юм уу маш их олон давуу талтай бас оюун ухаанд хэлээд ятар тоглохын сэтгэл зүгээрээ бас амьдралаа сайжтаа те хөвлөж явах юм болоо гэж бодож байгаа. Ер нь бол Гэртээ хүнтэй тоглолт байгаа. тоглох манай эхнэр тоглолттой. Би өөрөө сайн бас сайн мэдхгүй. Манай эхнэр бас сайн. За, ачиг нь хэдэн настай вэ? Одоо 8-тай. Аль сургууль сурдаг? 131 дэх сургууль. За. Хизэнээс шатар сурсан байна. За одоо ер нь цэцэрлэгийнхээ наснаас эхэлж цэцтэй тоглож сурсан. Хэдэн жил тоглолцсон байна шүү дээ. Энэ хооронд ямар тэмцээнд орж ирсэн бэ? Ер нь нөгөө дүүрэг сургууль энэ төгснүүдлийн тэгээд нөгөө үйл төсний эвлэлийн 50 жилийн тэмцээнүүд явж ирсэн. За, ямар амжилт үзүүлсэн? Ер нь алтан мөнгө хүрэл медальтай шүү. Тэгээд ер нь 100 бодолтой амаараас хичээлдэг. Тэгээд 100 бодолтой амын юутай шагнал бас медальтай, шатраараа медальтай, хүрэл мөнгө алтан мөнгө хүрэл медальтай. Одоо энэ төгснүүд клубүүд 3-2 жилдээ явж байгаа манай хүүхд. Хүүхдүүд шатар тоглосноор сууд сургаас ахуулаад бусад хичээлд нөлөөлдөг гэдэг ер нь мэдээлэл Нөлөөлөл ер нь дамаа яваад юм. Нөгөө тооныхоо талын хичээлдээ сэтгэн бадах талдаа аягүй сөргий ер нь. Илт мэддэг юм билээ ер нь. Тэгээ суугаа сурчихсан ер нь гэдэг. эртний шатар тоглодог хүн байдаг уу? Бага аавтайгаа тэгээ байнга нүүжээдэг ерөөсөө хоёулаа. Тэгээ өөрөө анх бол сурахтаа нөгөө утсан дээр ингэ тоглож сурсан. Тэгээд өн сонирхол нь тэгээд дэлцэндээ ер нь голдуу тэгээд читраараа бүр дамжаанд өгöd. Тийм тэгэн утан дамжаанд нөгөөд тэгээ одоо 2 жилдээ тасралтгүй явж байгаа. За сая 2 тоглоод Яасан. За хэдэн жил тоглож байна? 3 жил. Өмнө нь ямар тэмцээнд орж ирсэн? Дүүснүүдийн нэржин тэмцээнд 2 удаа тоглосон. Тэгээд цагаан бирс тоглосон. Сүйд үзэл компани тэмцээнд тоглосон. За ямар амжилт үзүүлсэн? Дүүснүүдийн тэмцээн дээр мөнгө медаль авчихсан. Тэгээд бас сургуулийнхаа авраг авчихсан. За сургуулийн авраг хүүгийн мөрөөдөл юу вэ? Магнус Карлсон шиг байна. Тэр шиг том их мастер авах юм дэлхийн хэмжээний. За баяр хүргэе. Их мастер аваараа. За та бүхэндээ хамгийн их шавын сэрсэн тал хэмээх сайхан Монгол аядлал тоглож үзүүлнэ. За хүндэтгэн хүлээн аваа.
4 тоглоод тэгээд нэгт нь тэнцээд хоёрд нь ялсан. За сайн болж байна. Шатар тоглоод тэр хэдэн жил болж байгаа юм? 1 жил. 1 жил. За 84. хэдэн өнгөө? 2. За хэд тоглоод хэд хожив? 4 тоглолтоос 3 очсон. Сайн байна. За өлтөсгөр чинь тэр сайн байна. Сайн байсан. Сайн байна. Тий. Хамгийн хүчтэй өлтөсгч нь хаанх өлтөсгч байсан бэ? Тэлмөн. Хэдэн сургууль вэ? Тэлмөн үү? Сургуулийн асуугаагүй. Сургууль. За шатар тоглоод хэр удаж байгаа? Шатар тоглоод одоо бараг 1 жил өнгөрлөх чинь. Намайг Эрдэнэ 2-ын Номон дээр гэдэг би 7 настай. Би нийслэлийн ерөнхий боловсролын 33 дахь сургуулийн 1-ийн ангийн сурагч. Би одоо ингээд 4 тоглосноос 4 хожсон. Миний саяны өрсөлдөгч бол нэлээд сайн байсан. Бусдад нь бол дунд зэрэг байсан. Ер нь шатар гэдэг нь ер нь төвчээр сайн. Бас ухаантай олохтой оюун хөгжилтэй амар сайн. Бүгдээрээ шатар тоглоцоогоорой, төвчээртэй олцоогоорой, ухаантай болоорой. Сайн байцгаана хүүхдүүдээ. За энэ дотор хамгийн ухаантай, хамгийн мундаг хүүхдүүд байна гэсэн мөн үү? За тэгвэл хамгийн ухаантай хүүхдүүд баруун гараа өргөж үзье. Баруун гар нь аль вэ? Баруун гараа өргөе. За одоо гараа болгоод зүүн гараа өргөж үзье. Ямар гоё. За тэгвэл гараа болгож чагаад 2 гараа өргөе. За тэгвэл өнөөдөр амжилттай оролцсон, амжилттай бидний бэлдэж чадсан бүх багш нартай хайртай шүгэл хадгаалаа. Ямар мундаг хүүхдүүд вэ? За тэгвэл одоо ингэ хүүхдүүдээ. За ээжтэй хайртай юу? За аавтай хайртай юу? За тийм бодол бүгдээрээ ээжтэй хайртай шүгэл хамгийн чангардаг орлоо шүү. За юу. Бодоогүй шүү. Гол талаар 1 2 3 За тэгвэл одоо 3 талаар аавтай хайртай гэж үгүй. 1 2 3 Ямар мундаг юм бэ? За тэгвэл одоо багштай хайртай юу? Одоо юу ч хэлэхдээ багштай хайртай шүү гэдэг 3 талаар хэлэхдээ 1 2 3 За ямар мундаг юм чи шууд энерги цэвэрлэгдэж штэ. Mommy shark do 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 do, mommy shark do 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 do, mommy shark do 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 do, mommy shark. Daddy shark. Grandma shark do 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 do, grandma shark do 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 do, grandma shark do 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 do, grandma shark. Grandpa shark do 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 do, grandpa shark do 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 do, grandpa shark do 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 do, grandpa shark. Таван нас. Айц цэцэрлэг. Цуудаар цэцэрлэг. За охин чинь ямар амжилт үзүүлсэн сая 4 тоглолтын дараа? 2 хожоод 1 тэмцсэн. Тэгээ 1 хожигдсан байна. Хизээ шатар тоглолт сурсан гэж. Өмнө одоо жил болж байна. 1 жил. За ямар тэмцээнд орж ирсэн юм? Өмнө мөнгөн медаль авч ирсэн. Эндээс үү? Тий. 5 настай ямар цэцэрлэг сурдгийг? Ямар цэцэрлэг явдгийг? Хэддүгээр цэцэрлэг явдгийг? 322 юм бэ тий? Цэцэрлэгээ мартчихсан уу? За сая 4 өрөө тоглоход хэд хожигдсан? Хэдэн удаа хожсон? 4 удаа. 4 удаад нь очиж байгаа юм уу? Ямар мундаг хөхтэй. Сая 4 тоглож байгаад хожигдоод Хэд хожигдсан юм? 4-нд нь хожигдсан юм уу? Үгүй үстэй. 3 хожоод 1 хожигдсан юм тий? Хизээ миний хөө шатар суусан. цэцэрлэг тахта. За хизээ миний хөө шатар тоглож сурсан. 1 жил.
Тийм энэ хооронд тэмцээнд орсон уу? Орсон. Ямар тэмцээнд орсон? Зөндөө олон тэмцээнд орсон. Жишээлбэл Хичээлтэй орсон. за ямар амжилт үзүүлсэн? Гоё амжилт үзүүлсэн. Алтан медаль авч ирсэн үү? Авч ирсэн. За мөнгөн медаль авсан уу? Аваагүй. Дандаа л авч авч юм уу те? Тий. Сая хэд тоглолч юу? 5 тоглосон. 5 тоглосноос 5 тоглосноос хэд 2 хожигдсон. 2 хожигдоод 3-д нь хожигдсон уу? Аа. За амжилт хүсье. За охин тоглож юу тоглож байна? Охин тоглож байгаа 66 дугаар цэцэрлэг. За сая 4 тоглолт боллоо штэ. Тэр амжилт үзсэн гэж юу? 3 хайдсан гэсэн. Тийм. За одоо амжилттай л болж байгаа юм шиг байлаа. Төгснүүд л явдаг уу? Төгснүүд шатрын Хөдлөөс хөдлөөс авсан. явдаг. Намраас явж эхэлсэн. Тийм. Энэ намраас л явж эхэлсэн. За ямар өөрчлөлт болж байна? Үгүй би нэг өмнө яг шатрын тоглолтод явж байгаа гэхээр нэг угаасаа ажилтаа ингээд нэг анзаарахгүйсэн. Тэгээ багш нь заалгаад ингээд айгүй сайн тоглолтгоо тэмцээнд оруулаач гэж санал болгосон байхгүй юу. Тэгэхээр тэмцээнд орох тийм чадaltaй юу гэдгсэн чинь сайн тоглож байгаа гэд. Тэгээ харсан чи сайн тоглож илээ. Цэцэрлэгээс бас шалгарсан хүмүүс ирж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр мондог л тоглож илээ. Хоёр тухайн нэг цэцэрлэг байна. Баярлалаа. Хайртай цэцэрлэгийн найзуудаас баярлалаа. Дагаван цэцэрлэгийн найзуудаас баярлалаа. Заавша 10 хоногийн 19 Гадуур хоошоо тэр дараагийн хамт яваад байна. Тэрээр байгаа даган хоёрдугаар цэцэрлэгийн нэгдүгээр нарийн хамт байна. Даган өрөө нэгдүгээр. Заавал дараагийн шилжүүлэг даган хоёрын даган цэцэрлэгийн нэгдүгээр байгаа. Сансарс сарвар цэцэрлэг. За 268 дугаар цэцэрлэгийн нэгдүгээр багийн нэг хүүхэд баярлалаа. За багшийн эцэгчдийн ордоор явуулаарай. Зайгийн маань үргэлжлэн маань бүрэн савлаа. За тиймэрхүү нэсгий одоо шалгуулсан хатаа. Лайга тау. Лайга ханана. Бэну. Ашигурт дахин баярлалаа. Бүгдээ үсэн хаяа эцэг хамтад один худаалаа эцэг хамтад аяга Загвар үсэн зон жан дөрөв эцэг баярзон ай Айпас тэдмэн 33 дугаар сургуулиас төршин төрнөрөө харууллаа. Ай мөнгөна. Дараагийн нэгэд сүнтэй төршинтэй элдэнтэй ануу байр чингүү экчин бэлгэн амгэлэг энкөжөг содмэлэг гişтерэн Есүм элдэн Ийхүү Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зааланд олон зуун шатрал сонирхогч багчууд өрсөлдөн хожсон нь баярлаж, хожигдсон нь урвайж, дуйлайн шууганта, дуу хууртаа, хөгжил хөөртөө, хоол унттай, бүжиг наадаантай 2 өдрийг хамтдаа өнгөрөөж, ялагчаа тодруулан цэцэрлэг сургуулийнхаа нэрийг өндөрт гаргасан юм. Тэдний хувьд амьдралынх нь хизээч мартагдашгүй өдрүүдийн нэг бол энэхүү мянган хүүхдийн шатрын тэмцээнд оролцсон явдал байх нь гарцаагүй. Энэхүү дараа жилийн наадам хүртэл дуулах сонинтой, дурсах, дурсамжтай бас хүү шатраа дахин сайн суралцах даалгавартаагаар хайртай аав ээж, эмээ өвөө Үейтингийн шатарчин найз нартайгаа зураг хөргөө татуулцгааж медалаа зүүж шагналаа өртлөн гэр гэрийнхээ зүг баяр хөөртөө явснаар энэ удаагийн шатрын тэмцээн өндөрлсөн. That's a short,
Юу чигтээ заав эсвэл тэр мэдээ. Хайтай. Hayır, ne?